Хийсэн энэ хайп хамтлагаас гарч энэ хайп нь 6 гишүүнтэй боллоо. Хийсэнийг хүчээр гаргачихсан уу? Энд яг юу болоод байна? Энэ шийдвэрийг Монгол дахь энэ хайпны шүтэн бишрэгчид маш их эсэргүүцэж байгаа бөгөөд хайпын урд Монгол талбайтай эсэргүүцлийн ачааны машин хүртэл тавьсан байгаа. 2025 он буюу өнгөрсөн жил K-pop хамгийн их ашиг олсон 11 алдартай буюу соло артистуудыг та бүхэндээ танилцуулах болно. Нэгдүгээр байранд хэн орсон бол BTS хамтлаг өчигдөр шинэ дууныхаа тизер бичлэгийг цацсан бөгөөд тэр тизер бичлэл нь маш их утга учиртай. Цөмөрөө тэр талаар ярилцах болно. Сайн уу, K-pop Aruka-гийн YouTube сувагт тавтай морил. За өнөөдөр цоошин 3 мэдээллийн талаар ярилцах болно. За тэгээд та бүхэн хэлсэнчлэн Shiseido Pharmacy-тай хамтарч ажиллаж байгаа. Тэгээд нэрээ бодоодсэн чинь миний нэг мам өөрчлөгдсөнээс миний хүмүүс яг өөрийнхөө ингээ ургадаг болсон. Big Girls Don't Cry. Энэ дуу яг бүх юмыг мэдчихсэн юм шиг санагдчихлаа тийм. Тэгээд манай артист, хумсны артист хүртэл гайхал яаж чи өөрийгөө ингэж амар лаг хумсаа ургуулад байгаа юм бэ? Тэр багийн хүмүүс ингэж хумсаа ургуулж чаддгүй штэ гэд хэлээдсэн чи би нэрээ яг юу хэрэгэлдэг байснаа санаад би Shiseido-ийн beauty category-г тогтмол хэрэгжилж ийсэн. Тэгээд амьдралдаа хизээч хумсаа яг ийм урт ургуулж үзэж байгаагүй. Тэгээд бүр ингэж гайхаад вау. Хүн коллагенд амар хэрэгтэй байна. Коллаген залуу насыг дэмжин хүчлээтгэхээс хамгаална. Тэгээд бас хумсыг бат бөх ургана. Маш их давуу талууд их байгаа бурхан минь. Тэгээд миний хүмүүс амар сайн ургаад байгаа шалтгаан коллаген уусантай холбоотой юм билээ. За 3 сарын 10-ны өдөр ажил дээрээ сайхан сууж исэн чинь гинт ийм мэдээлэл гарсан. Hybe Belift Entertainment-аас сайн байна уу? Belift Entertainment байна. Гишүүд бүртээ ярилцсны эцэст хийсэн өөрийн гэсэн хөгжмийн замаа хөөхөн тодорхой болсон бөгөөд бид тэр саналыг хүндэтгэхээр шийдсэн билээ. Иймд хийсэн энэ хайпнаас гарч цаашдаа энэ хайпаа 6 гишүүнтэйгээр үргэлжлүүлэх болно. Тэгээ хийсэн Belift Entertainment дотор соло уран бүтээлээ хийх болноо, бэлтгэх болноо гэдэг мэдээлэл цэцэгдсэн. За энийг ингээд шууд K-pop Aruka дээрээ тавьсан чинь маш олон комментууд битгий худлаа яриадаа гэж баахан бөмбөгцсөн. За тэгээ удахгүй Weverse дээр хийсэний хаягаас бас юм мэдээлэл гарсан. Тэгээд ер нь бол яг үнэн болсон гэдэг нь батлагдчихж байгаа юм. Сайн байна уу? Хийсэн байна. Юун төрөнд инжийн та бүхнийг үүнийг сонсоод гайхаж байгаа баха. Мөн гэнэт ийм асуудал гарч ирчихээр их сонирхож байгаа хүмүүс ч гэсэн байгаа. Тэгээ би инженеудад өөрөө хэлхийг хүссэн юм. Миний хувьд 6 жил гэдэг нь догдолж, сандарсан, үгээр илэрхийлж чадамгүй чухал цаг үеуд байсан билээ. Гишүүдтэйгээ хамтдаа тоо тоомшгүй олон сэтгэл хөдлөлийг хуваалцаж, мөн үргэлж хоосоо орон зайг минь дүүргэж ирсэн инженеийн ачаар би хүрч чадахгүй мэт санагддаг байсан мөрөөдөлтөө алхамаар ойртож чадсан. Аль болох хурдан та нартайгаа зөв соло уран бүтээлээр уулзахыг хичээнгүлэн бэлдэх болно гэсэн. Энэ мэдээлэл нь Belift-ээс гаргаж байгаа, бас хийсэнээс гаргаж байгаа мэдээлэл нь энэ хайпны зорилго болон хийсэний зорилго хоорондоо таарч тохирохгүй байгаа учраас хийсэнийг соло артистаа болгоод энэ хайпинг 6 гишүүнтэй болголоо гэсэн тийм ерөнхий мэдээллийг маш урт тийм мэдээллээр ингэж хүргэж байгаа. Амар огцом шийдсэн, маш хурдан, нэг удаан ярилцаагүй юм шиг шийдсэн гэж ярьж байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр тухайн үед хийсэний бүх цахим бүфийн уулзалт бол хэвэн байсан чинь энэ сарын буюу 3 сарын 22 хүртэл ингээ хойшилсан. 3 сарын 29-нд Японд болох богино уулзалтын үйл ажиллагаанд хийсэн оролцохгүй. Энэ хайпа энэ сард 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр битүү цагийн хуваарьтай байснаас гадна бусад брэндүүдтэй хамтрах тэм цөөнгүү хитэн бүтээгдэхүүнүүд байсан гэж байгаа. Тэгэхээр хийсэн ганцаараа high touch ивентэд оролцох байсан. Гэхдээ энэ тодорхойгүй хугацаар хойшлогдсон. Хамгийн чухал нь Jake хамтлагийн гишүүдэд аваад Австралид одоо Apple Boot гэдэг фестивальд оролцох хэрэгтэй байсан. Австралийн фэнүүдтэйгээ их орон дээрээ тэгээд гоё тоглолтоо үзүүлнэ гэж бодож исэн чинь хийсэн ингээ хамтлагаасаа гараад 6хан гишүүнтэй болсон. Өчигдөр Австрал руу явж байгаа онгоцны буудалд ирэх бичлэгийн цэцэгдсэн. Манай хэд бол үнэхээр ад жаргалтай бол харагдахгүй лээ. Энэ мэдээ цацагдсанаас хойш маргаашнаас нь эхлээд Hybe-ийн хувьцаа унаж байгаа. За тэгээ нийт 700 мянга гаруй гарын үсэг цуглагдчихсан. Одоо сая 500 байсан. Би өчигдөр гарын үсгээ зурсан.
Тэгэхэд сая 500 ижсэн. Өнөөдрөөс эхлээд Монголын инженеэр хандив ингээд инженеүүдээс хандив цуглуулад яг хайбын гадаа Монгол дахь төрийн далбаатай ачааны машин тавьсан байна. Гэтэл зөвхөн Монгол дахь инженеэр гэж бас хийж болохгүй. Яагаад вэ гэхээр бусад өөр одоо фэн групп, фэн хамтлагуудын группүүд Монгол дахь группүүд нэлээд нэгдсэн байсан. Тэрийг харахад бол үнэхээр гоё исэн. Ачааны машин ер нь сая 600-аас сая 800 монгол мөнгөөр бол тийм үнийн дүнд байсан. Дам яриагаар хийсэн хайбын коридорт уйлжсэн. Энэ хайбын хамтлагийн гэрээ удахгүй дуусгаж байгаа ч гэсэн яг дуусгаас өмнө гинэт ингэж хийсэн нэг гаргаж байгаа бас амар сонирн байна. Тэгээд мэдээж гэрээ дуусгаас өмнө хамтлагийн гишүүн нэг нь гарахаар бол маш их хэмжээний торгууль төлөх ёстой байдаг. 1 тэрбум $1 илүү. Мэдээж гэрээгээ дуусгаас өмнө соло артистаар явна гэхэр чинь мэдээж тэр төлбөрөө төлөх шаардлагатай гэсэн үг. Тэгээд тэр төлбөрийн асуудал ерөөсөө яригдахгүй. Тэгээд гинт ингэж шийдчихин гэдэг чинь ямар нэгэн зүйлийг нуухын тулд, сенсац гаргахын тулд ингэж гарч ирж байна гэж бас харж байгаа. Ийм магадлал хөшөөлсөн. Хамгийн том сенсац нь болохоор мэдээж хайбын манай толгой хүн санхүүтэй холбоотой маргаанаас болж шүүмжлэлт өрчөж байгаа. Компани хөрөнгөтэй холбоотой асуудалд орсон байгаа учраас тэрийг ингэж далдлахын тулд өөрөө тийм том сенсац үүсгэж өөрөө ард нь нуутгах жаа тийм бамбаа болох жаа гэсэн тийм мэдээллүүд амар их цэцэгдээд эргүүлээ 7 гишүүнтэй байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. За дараагийн мэдээ болохоор 2025 онд хамгийн их ашиг олсон хамтлагууд болон соло артистын танилцуулгыг хүргэх гэж байна. Тэгэд энэ мэдээж бас маш их чухал гэж санагддаг. Гэтэ би хамгийн түрүүнд хэлмээр байна. Энэ хайпын хэдвэр байранд орсон бэ гэж. Энэ хайпын 5 дугаар байранд орсон. Өнгөрсөн жил 76.1 сая $1 ашигыг олсон байна. Нэгэн жилийн хугацаанд энийг Монгол мөнгө рүү шилжүүлэх юм бол 262 тэрбум төгрөг олсон гэсэн үг. 200 саяын байрыг хэдэн удаа авсантай тэнцэх үнийн дүн бэ гэх юм бол 1312 шиг байр авсантай тэнцэх хэмжээний тийм их орлогыг олсон байгаа байхгүй юу? Ер нь бол энэ хайпны энэ саяын аялын тоглолт нь Billboard chart-ны ранклж үзэхээр шилдэг 37-д орчиж байгаа. Тийм том хамтлагийн тийм 7 гишүүнийг яаж нэг зөв зүгээр ингээд нэг гишүүнийг шууд ингээд хасчдаг байна. 까지 쉽지만 않았던 것 같아요. 부딪혔을까? 많은 분들께 빛날 수 있는 순간이지 않을까. 뭔가 벅참 11-р байранд бол Espa орсон. Espa өнгөрсөн жил 18.1 сая $1 олсон буюу энэ нь Монгол мөнгөөр 62 тэрбум $. 200 саяын үнэтэй байраар шилжүүлээд үзэх юм бол 312 шиг тийм байр авсантай тэмцэх хэмжээний ашиг олжээ. Тэгээд 6 дахь мини альбомоо гаргасан Rich Man, Dirty Work гэдэг дуунуудыг цацсан маш хүчтэй. Тэгээд дахиад аялын тоглолтоо эхлүүлээд явсан. Тэрний ашигаар ер нь бол 62 тэрбум төгрөгийг олсон байна. Тэгээд саяхан Espa 5 сард бүрэн хэмжээний альбомоороо эргээ ирэн гэсэн мэдээлэл цэцэгдсэн байгаа. Харавдугаар байранд G-Dragon маань орсон байна. 21.7 сая $1 буюу Монгол мөнгөөр 93 тэрбум төгрөгийн орлоготой байсан байна. Энэ 200 саяын байрыг 467 шиг авсантай тэнцэх хэмжээний гэсэн үг. За манай холоосоо 25 онд гэлтгансан соло уран бүтээлүүдээрээ хөрхөн хит хитэн гоё том үзүүлбэрүүдийг үзүүлсэн, тайзан дээрээч тэр мамагаас ч тэр маш том шагналуудыг авсан. Нэр нь бол 25 он бол GD-гийн он байсан. Соло артистын хувьд ч гэсэн 10 дугаар байранд орно гэдэг бол үнэхээр мундаг Аз. 9-р байранд охидын хамтлаг орсон байна. Ямар охидын хамтлаг гэж бодож байна? Les Seraphim. Les Seraphim 34.1 сая $1 буюу 117 тэрбум төгрөг олсон байна. Энэ нь болохоор бүр 588 байр авсантай тэнцэх хэмжээний гэсэн үг. За мэдээж ер нь бол Японоос маш их ашиг олсон гэж байгаа байхгүй юу?
Японд ерөөхдөө аялан тоглолт болон борлуулалтаараа номер 1 гэсэн охидын хамтлагийг бүр эзэмшдэг болсон байна. Hot гэдэг аялан тоглолтоо хийсэн шүү дээ. Easy, crazy, hot, akimake. Магадгүй дараагийн цомгийн нэр нь akimake байж магадгүй. Flame rising. 8 дугаар байранд BTS хамтлагийн Jin орсон байна. 46.1 сая $, буюу 159 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ болохоор 795 байр авсантай тэнцүү гэсэн үг. За мэдээж манай хүн соло альбомод цацсан аялан тоглолтоо хийсэн. Тэгээ одоо удахгүй BTS-ийн comeback-ийг эргэж байгаа учраас ийм их амжилттай байсан байна. Долдугаар байранд ямар амлаг орсон гэж 7 дугаар байранд болохоор TXT Tomorrow X Together гэдэг хамтлаг 64.3 сая буюу 221 тэрбум төгрөгийн орлого олжээ. Энэ нь болохоор 1109 байр авсантай тэнцэх хэмжээний орлого гэсэн үг. Дэлхийн аялан тоглолтоо хийсэн бас саяас дээш борлуулалттай альбомороо гэд гих мэтчлэн ийм том ашигыг хүртсэн байна. TXT хамтлагта баярлалаа. Үлдсэн 6, 5, 3, 2 1-р байруудыг дараачийн бичлэг дээр маш тодорхой ярих болно. За тэгэж мэдээж 4-р байранд энэ хайпинг орсон та бүхэн мэдчихэж байгаа. Дараачийн мэдээ болохоор BTS өчигдөр teaser видео цацсан байгаа. 3 сарын 20 comeback хийх гэж байгаа. BTS хамтлаг. Тэгээд аялан тоглолт нь эхлэж байгаа. Тэр нь болохоор за энэхүү teaser нь 1896 оны 5 сарын 8-нд Washington Post сонинд нийтлэгдсэн 7 залуу Харт их сургуульд сурсан гэдэг тийм нийтлэлд дурддагдсан 7 солонгос залуугийн түүхээс санаа авсан юм аа. Ер нь бол хамгийн анхны солонгос хүний дуу хоолойг яг тэр 7 сарын 24-нд Америк нэгдсэн улсад ингэж үлдээсэн гэдэг утгаараа одоо BTS хамтлагийн 7 гишүүнээр ингэж төлөөлүүлж хийсэн байдаг. Яагаад тэр 7 залуу юу хийсэн болохоор BTS хамтлаг яг тэр 7 залууг төлөөлүүлж ингэж teaser видеого хийсэн болоо гэд сонирхол хөдлөөд судлаад үзсэн чинь 1996 онд буюу яг 95 оноос эхлээд Солонгосын хаант засаглал нэлээд асуудалтай болж эхэлсэн мэлээ. Ялангуяа хатнанд нас бараад ингээд ханхуу ингээд өөр улс руу дөрвцэн гэсэн үг. За тэгээд юу нь бол Солонгост бол нэлээд хэцүү зүйл байсан бөгөөд боловсролын салбарч ч гэсэн нэлээд хэцүү байсан учраас ер нь бол нэлээд сэхэтэн гаралтай 7 залуу бичиг үсэг Эрдэнэ ном сурахаар эхлээд Япон руу явсан гэж байгаа. За Япон руу очиод үзэж байгаа. Тэр үуч чинь ерөөхдөө ингээд өөр улсаас өөр хэл рүү давуулахад бол нэлээд хүндрэлтэй байсан. Тэгээд тэр 7 залуу яаж иж аваад Япон руу гарсан чинь Японд яг ингээд тэр сургалтын систем нь ерөөсөө таалагдаагүй учраас Америк руу нууцаар нэвтэрч орсон гэж байгаа байхгүй юу? Harvard гээд Америкийн хамгийн том их сургуульд очиж суралцсан бөгөөд Washington DC сонинд ингээд гэрээсээ эх орноосоо зугтсан 7 залуу Harvard их сургуульд суралцахаар ирлээ гэсэн тийм сонин нийтлэгдчихсэн байлээ. Тэгээд яг 7 сарын 24-нд Солонгос хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойг анх удаа Америкийн тийм фонографт бичиж үлдээсэн. Ингээд түүхэнд анхны гэсэн баримтаар ингэж үлдсэн байдаг. За тэр түүхийг ингэж дахин ингэж өөртөөхөө уран сайхны аргаар сэргэн BTS хамтлаг ингэ teaser дээр ингэж тавьсан байгаамаа. Ингэ аялан тоглолтын худалдаж авсан хүмүүс QR-ыг ингэ дамлан зарах тал дээр ингэ маш том шийдвэр гаргасан байлээ. Тэр нь болохоор QR-ыг утсан дээр худалдаж авлаа, скриншот ингэ хийхгүй болохоор ингэ дамлаж зарах юм ингэ багасна. Тэгээд дамлаж зарсан хүмүүст бол маш том торгуул ногдуулна гэсэн мэдээлэл гарсан. За сүүлийн 3 минутаа та бүхэндээ зориулах чинь юу вэ гэхээр саяхан 10 жилийн хүүхдүүд бие бинийгаа ямар дээрлэгдэг вэ гэдэг тэр видео гарсан. Тэрийг харахад бол үнэхээр сэтгэл өвдсөн. Тэгээд яг тэр бодоход ер нь бол 10 жилдээ дээрлэхүүлж ийсэн тий ямар нэгэн гадуур халтанд дээрлэхэлтэнд өрчөжсэн үү гэж бодохоор битсэн ер нь тодорхой хэмжээгээр гэхдээ тийм гүн биш бага хэмжээгээр ингээд өрчөжсэн байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр 10 дугаар ангидаа хүсээ халзалцсан. Зун нь халзлаад тэгээд 11-р ангитаа халдсан болоод ороод ирсэн баггүй юу? Тэр чинь зуны 3 сард нэрээ ёо амар иймхүү ургадаг. Иймхүү үстэй би орсон чинь тэг намайг бүр ингээ халдсан гэдэг тийм хочтой болгож исэн. Тэг манай ингээ хоёр охин намайг ингээ бүлээддэг гэсэн баггүй юу? Чи ингээ халдсан гэл
халзан яна тэр халзан авч ингээл нэг амар тийм үгээр ингээд доромжилдаг. Тэгээд тэр үед би яг ингээд ангийнхаа багштай хэлчихсэн байхгүй намайг ингээд халзан гэж хэлээд байна гэсэн чинь ангийн багш хиндээ ерөөсө тоог байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн дээрлэгэлтэнд эсвэл иймэрхүү бүлэдэлтэнд ангийн багш нь ер нь бол сурагчтай ингээд тоох хэрэгтэй гэдэг. Энэ бол ингээд хамгийн зөв. Тэгээд энэ жоохон даамжраад байсан болохоор би дараагийн удаа дахиад ингээд хэлчихсэн. Багшаа эдгээр намайг ингээд хэл амаар доромжлоод байна штэ. Ямар нэгэн арга хэмжээ авах ёстой гэсэн тийм шаардангуй өнгө аястай би дахиад хэлээд үтсэн чинь багш ингээд ангийн бүх хүүхдүүдийг суулгаж агаад намайг ингээд бүлэдсэн 2 охин босгоод яагаад тэгж хэлээд байгаа юм те яагаад хүүхдийг ингээд тэгж хэлээд байгаа ингэж хэлээд байгаа гадна хузамжээр тэгж хэлээд байгаа ингээд ер нь бол тэгж хэлээд тэр 2 охин ингээд надаас уучлалт гуйдсан байхгүй юу. Тэгээд тэр өдрөөс хойш ер нь бол тиймэрхүү юунууд бол байдгүй. Гэхдээ амар муухай манай ангийн нэг банд намайг халзан гэж хэлснээс хойш ер нь бол 12 төгслөө би тийм халзан гэдэг нэрээс ерөөсө салаагүй. Гэхдээ халзан гэдэг нэрээ яг юу юм бэ? Үсээ халзсан уу? Яад гэхээр үс маань ер нь дахин ахуулаагүй гэдэг чинь үсээ ахуулаагүй гэдэг зүйлээсээ би айгаал яг тэр үед ингээ ахуулаад маш их сэтгэл санаагаар унжсэн байхгүй. Тэр үед ингээ дээрлэхэд байжсэн. Тэр үед бол яг зөв хүндээ хандах хэрэгтэй. Зөв хүн гэдэг нь багштай хандах хэрэгтэй. Багш нар иймэрхүү асуудлыг тоох нь бол мэдээж хамгийн зөв. Тоохгүй байх юм бол би нийгмийн ажилтнаа хэлье гэж бодчихсон. Бүр болохгүй бол би гэрээхэндээ хэлье гэж бодчихсон. Магадгүй манай багш ингээд энийг ерөөсөө ингээ хүлээж авахгүй тэг чамайг тийч хэллээгээд бараг чи яах юм гэж өөдөөс хэлсэн байсан бол тэр охтууд илүү их даврах хийсэн ч гэж магадгүй тий илүү их багш яагчдгүй юм чинь стандартыг яасан ч ядیں۔ Тийм болохоор тэр үед би өөрийнхөө төлөө ер нь босоод зогссон. За тэгээд миний хамгийн их зөвлөхийг хүсэж байгаа зүйл маань юу вэ гэхээр магадгүй чиний ингээ утсыг чи ингээ булаагаад авчлаа тий. Тэгээд чи тэнд очиод ирээд аваарай. Чи эсвэл манай гэрт ирээд аваарай гэдэг тиймэрхүү чиний үнэтэй юм чинь хулгайлах тий. Шууд булааж авах. Янз бүрийн үнэтэй хутас бүгдийг чинь хулгайлж аваад чи яг тэр үед ирээрээ ганцаараа ирээрээ гэдэг тохиолдолд хизээж битгий очиорой. Please хизээж битгий очиорой. Ямар амар хэрэгүүд гарч байгаа юм. Тэрээ хин нэгэн чамайг ингээд дээрлэх гэвэл чи томчууд буюу өөрийг чинь хамгаалж чаддаг тийм хүмүүст хэлэх хэрэгтэй. Бүр болохгүй бол хүүхдийн утас 108 гэдээ бас байгаа шүү дээ. Тэнд бас хэлэх хэрэгтэй шүү. Өнөөдрийн ярих сэдэв маань энэ хүрээд дуусчихна. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр. Баяртай.